Сайн байцгаана уу? За өнөөдөр би та бүхэндээ маш гоё нэг ургамлыг танилцуулъя. За энэ хүү ургамал маань болохоор яг энэ үеийн хүчний асуудалтай хүмүүст маш тохиромжтой. Учир нь гэх юм бол өрөвслийн эсрэг маш өндөр үйлчлэгээтэй антиоксидант чанартай ийм ургамал байж байгаа. За энийг бол испаниар бол ерөнхийдөө ромеро гэж нэрлэдэг. За англиар ерөнхийдөө дэлхийн нийтэд бол розмари гэдэг нэрээрээ танигддгийн бичигддэг юм байлээ. За монголоор би хайсан гангачин далайн шүүдэр гэсэн нэрээр гарч илээ. За ерөнхийдөө миний энэ байж байгаа бол ерөнхийдөө яг энэ натурал байгалийнхын энэ хэлбэр нь энэ нэлээд энэ манайхаар бол энэ модлог гэх юм уу да тийм иймэрхүү юм ургамал байж байгаа. Иймэрхүү утгатай юм да хатуу. За ийм. За тэгэхээр энэхүү розмарид маань маш чухал хоёр өтгөтэй бодис байждаг. За нэг нь болохоор карнасол, за нөгөөх нь урсолын хүчил. За энэ хоёр маань хуйлаа өрөвслийн эсрэг маш өндөр үйлчилгээтэй антиоксидант энэ чанартай ийм өтгөтэй бодисуд байж байгаа. За карнасол нь болохоор өрөвслийн эсрэг үйлчилгээтэй, за мөн өрөвслийн замыг дарангуйж өгч яадаг. За мөн түүнээс гадна булчин болоод үе мөчний тэр өвдөлтүүдийг намдааж өгдөг, мөн арсыг тайвшруулж өгдөг юм үйлчлэгээтэй. За мөн түүнээс гадна тархины үйл ажиллагааг дэмжиж өгдөг. Тархины эсийн тэр стрессийг бууруулаад ой санамжийг сайжруулж өгдөг байж байгаа. За мөн түүнээс гадна хорт хавдрын эсрэг судалгаанд за ерөнхийдөө хорт хавдрын тэр эсүүдийг сулруулдаг гэсэн ийм сүүлийн үеийн судалгаанууд бас байж байгаа. За урсгалын хүчил нь болохоор булчин болоод холбогчдын тэр уургийн нийлэгжилтийг дэмжиж өгдөг. За ингэснээрээ булчингийн тэр хатан гаршлаас хамгаалж өгдөг. За мөн түүнээс гадна холестериныг бууруулж өгдөг, зүрхний үйл ажиллагааг дэмжиж өгдөг байж байгаа. За мөн энэ маань антисептик чанартай байдаг. За антисептик гэдэг маань нэгсэндээ ням бактерийн эсрэг үйлчлэгээтэй байж байгаа. За түүнээс гадна витамин А, витамин С, витамин 9-ийг агуулдаг. За мөн кальц, төмөр, магний, кали гэсэн эрдэс бодисуудыг агуулдаг. За ийм маш гайхамшигтай байгалийн ургамал байж байгаа. За энэхүү розмариг саримстай хостуулаад ингээд сайхан цай хийж ууж авах хэрэгтэй. Тэгэх юм бол маш гоё өрөвслийн эсрэг үр дүн үзүүлдэг. Би өөрөө бас тэгж хэрэгэлдэг. Тэгэхээр саримс гэдэг маань та нар маань мэднэ. Саримс нь маш олон ашиг тустай байдаг тийм өрөвслийн эсрэг маш өндөр үйлчилгээтэй. За саримсэнд байдаг алицин гэдэг тэрхүү идэвхтэй бодис маань мөн өрөвслийн эсрэг үйлчилгээтэй, за антиоксидант чанартай, мөн түүнээс гадна сульфурт гэдэг тийм бас бодис агуулж байгаа. Энэ нь болохоор өрөвслийн эсрэг мөн үйлчилгээтэй байж байдаг. За мөн саримс нь 20 гаруй төрлийн ням бактериудыг устгадаг ийм бас гайхалтай ургамал байж байгаа шүү дээ саримс маань. За мөн саримс бол ерөнхийдөө бас цусыг шингэлж өгдөг, за даралтыг бууруулж өгдөг. За тийм учраас бас анхаарах хэрэгтэй энэ саримстай энэ розмаритай цай ууж байгаа хүмүүс маань даралт багтай за цус шингэрүүлэх ийм хэрэгэлдэг хүмүүс байх юм бол болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Учир нь даралтыг чинь бууруулж байгаа учраас эмчийн зөвшөөрлөөр ууж авах хэрэгтэй. За мөн түүнээс гадна энэхүү розмари маань бас тэрхүү энэ идэвхтэй бодисууд нөгөө элэгний ферментүүдийг бас идэвхжүүлж өгдөг учраас бас элэгний асуудалтай хүмүүс байх юм бас эмчтэйгээ ярилцаж эмчийн зөвшөөрлөөр хэрэглэх хэрэгтэй шүү. За мэдээж жирэмсэн болоод хөхүүл эмэгтэйчүүд бас болгоомжтой уух хэрэгтэй. За тэгэхээр энэхүү цай ер нь яаж уух вэ гэхээр за ерөнхийдөө бол үе мөчний асуудалтай хүмүүсийн хувьд бол өрөвслөгтэй байдаг учраас бас нэлээд урт хугацаагаар ууж байгаа. Ерөнхийдөө 2-3 сар уух хэрэгтэй гэж хэлдэг. 2-3 сар уугаад 1 сар амраад тэгээд дахиад ингээд уух маягаар курс маягаар нэгсэндээ жилд 2-3 удаа уунаа гэсэн. За уухтаа мөн 2-3 сар үргэлжлүүлээд ингээд өдөр болгон уухгүй. 7-оос 10 хоног уугаад 2-3 хоног амраад ахаад ингээд 7-оос 10 хоног уугаад 2-3 хоног амраад гэдэг ингээд амраад уугаад гэдэг ингэсэн маягтайгаар явнаа гэсэн үг. За мөн бас нэг
анхаарах зүйл хэм бол за өдөрт ер нь 1-2 удаа л уух хэрэгтэй, олон ууж болохгүй. За ерөнхийдөө ходоодны асуудалгүй хүмүүс байх юм бол өглөөнийхөө өлийн илгэн дээр хоол цайхан идэхээс өмнө өглөө уух юм бол их зүгээр. За мөн хороо унтахаас өмнө бас уухад зүгээр нөгөө булчингийн маань сайхан тайвшруул бас булчингийн маань дэмждэг учраас ороо уухад бас их зүгээр байдаг. За ходоодны асуудалтай хүмүүс байх юм бол ерөнхийдөө дандаа хоол идснийхаа дараа ууж ах хэрэгтэй. Тэгээд ахаад хэлээ за өдөрт 1-2 удаа л уух хэрэгтэй. Тэрнээс илүүгээр ууж болохгүй. За үүнээс гадна энэхүү розмари маань өрөвслийн эсрэг маш өндөр үйлчлэгээтэй байдаг учраас нөгөө өвдөг нь одоо өрөвсөл ихтэй тэгээд ингээд улаагаад хавдчихсан байж байгаа тийм байдаг хүмүүс байх юм бол ерөнхийдөө бас ийм розмари ийм эфирийн тос нь байж идэг. За энэ тосыг бас төрөх юм бол их зүгээр байдаа. Их сайн бас өрөвслийг чинь бууруулж тэр өвдөлтийг чинь бас буулгаж өгнө гэсэн үг. Нэгсэндээ дотроосоо цай маягаар уугаад гаднаасаа ингээд арсандаа бас түрхээд ингэж хэрглэж болно. За мөн анхаарах хэрэгтэй. За энэ миний энэ барьж байгаа бол яг ийм одоо 100% одоо нөгөө эфирийн юугаараа байгаа учраас за яг ийм шингэн хэлбэрээр нь хэрэглэхдээ та нар шууд ийм шингэн хэлбэр тосон ийм шингэн хэлбэрээр нь хэрэглэж болохгүй. Энийгээ заавал оливын тос юм уу эсвэл коконы тостой хойлж ээж хэрэглэх хэрэгтэй. Нэгсэндээ нэг халбаг оливын тосонд за энээсээ 4-5 туслыг хийгээд за тэгээд өвдгөндөө түрхэж хэрэглэнэ гэсэн. Нэг халбаг коконы тостой хойлж заавал хойлж хэрэглэн дангаар нь ерөөсөө хэрэглэж болохгүй. За мөн түүнээс гадна ерөнхийдөө энэ бол энэ розмари бол мөн нөө түрмерк өрөвслийн эсрэг үйлчлэг маш өндөр үйлчлэгтэй байдаг шүү дээ. Тэрэн шиг энэ бол одоо шинжилгээ ухаанаар батлагдчихсан байдаг учраас бас нөө эмийн сангуудад ерөнхийдөө бас капсул маягаар ингэж бас зардаг. Тэр капсул маягаар зарж байгаанууд нь болохоор одоо маш өндөр тунтай байгаа учраас бас их болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. За бас мөн ерөнхийдөө бас ханд маягаар бас зарагддаг аптекуудад. Тэгэхээр тэр ханд юм уу капсул маягаар хэрэглэж байгаа тохиолдолд нэлээд өндөр тунтай учраас бас болгоомжтой эмчийн зөвшөөрлөөр хэрэглэж авах хэрэгтэй шүү. Харин ийм одоо байгалийнхын одоо ийм цай хэлбэрээр иймэрхүү яг ийм цай хэлбэрээр хэрэглэж байгаа тохиолдолд бол харьцангуй бас гайгүй. Цайгаа хэрхэн найруулах вэ? За би усаа ингээ ус буцлагчсан байж байгаа. За тэгээ яг усаа ингээ буцалгаад нөгөө буцалсан уур маань намдангуут за усаа хийх хэрэгтэй. Яг буцалж яахт нь бол болохгүй шүү. Буцлаад уур нь буунгууд. За энэ 250 г устэй ерөнхийдөө нэг аяга. За энэ дотроо би болохоор за энэ нөгөө ромеро гэдэг розмари гэдэг байгаа. За энэ юунаасаа нэг халбагыг хийчихдэг. За ингээд нэг халбаг. За тэгээд нэг ширхэг нэг хумс саримс. За саримсаа нөгөө бяцалцсан байж байгаа. Зүгээр ингээд хутгаар ингээд бяцалцдаг. За ингээд бяцалчихна. За тэгээд та нар маань өөрсдөө бас мэдэх хэрэгтэй. Хэрвээ хүсэх юм бол нэг зүсэн юм лимон хийж болно. За эсвэл нэг жижиг амны халбагаар зүгийн бал хийж болно. За би бол зүгийн бал хийдэггүй. Ягаад гэвэл би чихэрлэг юм дургу учраас. За ингээд юунда хийгээд за ингээд 10-аас 15 минут ингээд байлгачихна. За ингээд сайхан шүүгээл уунаа гэсэн үг. Цайгаа бол ингэж бэлтэнэ. За хамгийн гол нь цайгаа та нар маань хийхдээ заавал усаа яг юм буцалж байгаа усанд хийж болохгүй. Буцлаад намдангууд уур нь намдангууд хийн. Бид нар ерөнхийдөө ихэвчлэн нөгөө усаа буцалгаж байгаа тэгээд буцалсан усандаа хийгээд дахиж буцалгаад байдаг шүү дээ. Ерөөс тэгж болохгүй. Хэрвээ тэгж хийх юм бол яг энэ нөгөө ургамлын маань идэвхтэй бодсон нь бол байхгүй болчихдээ. Тэгэхээр усныхаа температурыг буулгаж агаад за тэгээд найруулад хамгийн гол нь бас сайн таглах хэрэгтэй. Ингээд таглаж за тэгээд ингээ хандлаад 10-15 минутны дараа ууж болно гэсэн үг. Тэгээд хэрвээ ийм юу байхгүй бол нөгөө шүүгээд уuna гэсэн үг шүү тий. Шүлтүрээр шүүгээд аяндаа игээд ингээ уунаа гэсэн.